За сайн байцгаана уу? За барилгачийн подкастын 3 дугаар дугаараар та бүхэнтэй уулзж байна. Бид ер нь өдөр бүр зам одоо нэг талбайгаар явж байхдаа борооны ус зайлуулах систем торыг одоо ер нь бол хардаг. Гэхдээ яг энэ ус зайлуулах систем нь яг энгийнээр тайлбарлавал юу юм гэдэг талаар ярилцах гээд өнөөдөр ундрахыгаа орцсон байж байна. Өдрийн минь сайн байцгаана уу? Сайн байна уу? Гадаргуугийн ер нь ус зайлуулах систем гэж яг юу вэ? За гадаргуугийн ус зайлуулах систем гэдэг нь явган зам талбайгаас болон автомашины замаас эсвэл автогараж руу орж байгаа хэсэг дээр цуглараад байгаа усыг л зайлуулах зорилготой бид нар бол ихэвчлэн ховоо гэж ярьдаг. Автозамын хажууд нэг бетон трафнууд ээж яадаг шүү дээ. Тэрийг Орсын холбооны улсад арай илүү суурлуулахад хялбар ахад дээрээс нь тээвэрлэхэд хялбар болгоод их биеийг нь хувцраар үйлдвэрлээд ороод ирсэн. Их бие нь хувцар учраас бетон дотор бид нар суулгах чинь шигтгээ цуулгана гэсэн үг. Тэгээд тэрэн дээрээсээ хувцар юм уу, ган төмөр, эсвэл ширмэн тор суурлуулна. Бетон дотор нэгэн цуудсныхаа дараа болохоор зөвхөн дээдлэх тороор дац авдаг гэсэн үг. Хувцар болон ган нь явгууны даацтай, ширмэн тор тавьчих юм бол автомашины даацтай болох нэ гэсэн үг. Хаана ус суглараад энэ одоо бид нар нэг борооны үлрэглээр ч юм уу ингээд үсрээд хараагаа дээгүүр нь туучаад яваад идэг шүү дээ. Туучхгүй тул биднэрт одоо амьдарж байгаа орчиндөө байж байгаа байрандаа гаднах зам талбайдаа тухта тавта байлгах үүднээс хийсэн зүйл юм да. Бидэд ингээд зүгээр ингээд замаар явж байхад зүгээр нэг торон л харагдаад идэх шүү дээ. Төмөр тэгэхээр чин тэр доотлогын материал нь бол хувцар байдаг байна шүү дээ. Тэгэхээр энэ угсралтын бас аюул чухал байна тий. За 1 метрийн урттай байдаг. 1 метрийн урттай нэг тал нь болохоор эхлэг ирмэг, нөгөө тал нь төгсгөлийн ирмэг. Хэдэн ч метр залгагдаад хажуугийнхаа ханы бэхлэгээр бэхлэгдээд явна. Т хэлбэртэй, Г хэлбэртэй 90 градусаар гэсэн төрлүүдэд холбогдоод цуурлагдаад явчихна. Одоо тэгвэл жишээ нь манайх ингээд дээврээс усаа ингээд зайлуулад террас руу ингээд гочих гээд байдаг шүү дээ. Тэрэн дээр бас үл. Террасан дээрээ бас суурлуулж болно. Тэгэх юм бол нэмэлтээр дагалдахаар бид нар одоо дээврээс орж ирж байгаа борооны усныхаа хоолойны трубанд ор суурлуулах, бөөрийн хэлбэртэй байж болно, дөрвөлжин хэлбэртэй байж болно. Ус суглуулах, борооны ус суглуулагч гэж нэрлэдэг. Тэрнтэйгээ ховоогоо үргэлжлүүлэн холбоод усаа зайлуулчихна гэсэн үг. Одоо жишээ нь ингээд тэрүүгээр ингээд ус мус гоожоод ингээд явхад навч хог мог орох эрсдэл байх уу? Одоо тэр яг тэрэнд нь зориулсан эс тунгаагуур гэдэг зүйл байдаг. Миний түрүүний хэлсэн борооны ус суглуулагч болон эс тунгаагуур нь дотроо сакстай байдаг учраас саксан дотроо хог шороо юмнуудаа тунгаагаад авчна. Цаашаага арай цэвэр уснуудаа гүйлгснээрээ ус зайлуулах ховоо мань өөрөө бөглөрөхгүй. Одоо зарим нэг барилгуудын гадаа харахаар ингээд дүүрцэн нөгөөх нь шороо дүүрээд зүлэг ургацсан байдаг дээ. Зүгээр тороор нь зүлэг ургаа гараад ирсэн байдаг. Энэ бол бороо хэрэглээ байна. Эс тунгаагуур байхгүй байна л гэсэн үг. Гадаргуугийн ус зайлуулах системийг одоо сонирхож байгаа одоо нэлийн тийм хүндрэлтэй ч юм уу буруу хэрэгцээ тийм төслүүд байна уу? Ер нь одоо ирээд зөвлөгөө авч ирсэн ч юм уу? Тийм жишээ татвал одоо минийхээр бол давуу тал гэж хэлж болох нэг зүйл манай дээр байгаа. Тэр нь юу вэ гэхээр стандарт парк гэдэг компани өөрөө мэрэгжлийн инженер техникийн ажилчид маш олонтой. Тэгэхээр та хамгийн анханасаа одоо суурлуулаагүй зүйлийг ухаад суурлуулна гэдэг айгүй төвөгтэй шүү дээ. Тэгэхээр анханасаа зураг төслөө өгөөд стандарт парк компани Орсын мэрэгжлийн хүмүүсээр зураг төслөө гаргуулад ямар ховоог яаж сулгах уу, яаж уналтаа гаргах уу гэдэг зүйлийг хийлгэх боломжтой. Ахаад дээрээс нь хоёр дахь гэх юм бол би тэдгээр хүмүүсээр дамжуулаад видео бичлэгээр болон видеогоор ингээд хамтдаа ярилцж байгаа шийдвэрүүдийг гаргаад өгөх боломжтой. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол манайхаас худалдаа авалт хийгээд буруу өгсрэл цуурлуулалтаас болоод зүгээр үргүү зардал боллоо гэсэн тийм айл байхгүй. Тэгэхээр яг нэг сэргийлж шүү дээ. Стандарт парк бол зураг төслийг гаргаж өгөх боломжтой, ингээд дамжуулаад өгөх боломжтой байна. За тэгвэл ер нь одоо ганц компани гэхгүйгээр иргэд ч ихсэн аль аль нь тэгвэл ус зайлуулах системийг одоо сонгохдоо тэгвэл хамгийн түрүүнд юу ер нь харах хэрэгтэй. Та манай Росторик компани дээр ирээрэй гэж хэлмээр эхний ээлжинд за ямар асуудал байна гэдгийг би өөрийнхөө хэмжээнд болон бусад дахиад манайх инженерээс асууж аваад бид нэр зөв шийдлийг чинь гаргаад өгчин. Тээвэрлэлтэйг хийхээс өмнө дахиад тээвэрлэлтийг бид нар бас шийдвэрлээд тээвэрлэлт
төгсгөлтийг нь хийгээд өгч болж байна. За тэгээд та материалаа аваад суйрлуулах багийн тусгай хүн байж болно. Одоо өөрөө гар бие оролцоо суйрлуулахгүй бол бид нэр санал болгох гүйцэтгэл хийдэг компаниуд байж байна. Тусгай төвчлөлтийн компаниудаа санал болгочих чинь. За ингээд та суйрлуулсныхаа дараа ахаад магадгүй эвдрэл гэмтэл гарлаа гэхэд манай компаниас энэ материал маань байнгын тасралтгүй ирдэг учраас ахаад та аваад засварлаа дахиад солих ч юм уу тэр зүйлийг хийж иж болж байна. Тэгэхээр нэг дор цогцоор нь ерөөсөө таны усны асуудлыг шийдээд өгөө. Та ресторан компани тандараа л гэж хэлмээр. За баярлалаа. За тэгвэл дахиад нэг асууж шууд гадаргуугийн ус зайлах системээс гадна стандарт парк бас нэг арай өөр зориултын бараа материалууд оруулж ирдэг гэдэг. Одоо жишээ нь нөгөө тор, налуугийн, траншины тэндээс нэг жоохон дурдвал. За гадна тогтчлтын материалуудыг оруулж ирдэг. Гадна тогтчлтын материалууд нь за саяны хэлсэн гадаргуугийн ус зайлуулалт маань орчиж байна. Дахиад дээрэс нь худгийн хуванцар таг орж ийн. Явгууны даацтай худгийн хуванцар тагийг заавалжгүй ширмнэр үнэтэйгээр та шийдвэрлэх шаардлага. Манай хуванцараа авч болно. За энэ байна өөрөө даацын хувьд 1.5 тонн буюу 1500 кг-ийн даацтай, үс өмчтэй, хар өнгөтэй хөнгөн байх. За дараагийн асуудал маань болохоор гадна тогтчлтын бордюрууд байгаа. Хуванцар бордюрууд. Одоо манайхан жишээлбэл ингээд за нэг томоохон хотхны төсөл байлаа гэхэд амар гоё дугууруулаад ландшафтыг маш гоё зураад архитектур. Гэтэл тэрэн дээр маань бетоноор ингэж гоё дугууруулаад нэг талын зөвлөгжилт хийгээд нөгөө талын чулуугаар гоёлын чулуугаар төвөргөж юм уу. Тэрийг гоёлын бордюраар л хийх боломжтой. Гоёлын бордюр маань үний хувьд 1 метр нь 3600 төгрөгнөөс эхэлж байгаа жишээний хар өнгөтэй, ногоон өнгөтэй гэж байна. Бас суйрлуулахад хэлбэр заавалжгүй одоо тогтчлтын компани дуудаад би энийг суйрлуулъя ахаад гүйцэтгэлийн мөнгө төлөө гэхээсээ илүүтэйгээр та бараг гэртээ өөрөө заавар зөвлөгөөгөө аваад суйрлуулчих боломжтой. Гоёлын бордюрнууд байж гэн. За ахаад дээрээс нэг том асуудал байдаг нь налуу далан дээрээс шороо урсаж орж ирээд байдаг. Тэгэхээр зүлэг ургах боломжгүй. Нөгөө орж ирж байгаа ус маань ингээд арзаалгаа доошо ус ингээд сувгууд татаад бас шүүрүүлждэг. Тэгэхээр тэрэн дээр зүлэг маань тогтохгүй. Тэгэхээр далангийн налуугийн хөрсийг барьдаг зүйл эко автан ихэвчлэн эко автангаар идэг. Эко автан бол нэгдэж үнэтэй ахаа дээрээс нь тээвэрлэлтийн зардал нэмэгдэнэ. Тэгээд үзэмж нь ямар билээ гэдэг зүйлээс хамаарат яг нэг гоё сулгууж игээд зөвлөгжилт үүсгье гэвэл налуугийн тор буюу геотор манай тэр худалдаалагддаг. Тэрнийхэн бэхлэгээ намттай худалдаалагдж байгаа зөвлөгөөнүүдийн бүгдээр ингээд нөхчин. Тэгвэл ерөөсөө тогтчлтын ерөөсөө те бас нэг тодорхой хэмжээний загц шийдлийг бас шийдэж өгч байгаа стандарт парк. Баярлалаа өндрхаа. За баярлалаа. За ер нь бидний өдөр тутам одоо анзаардаггүй чухлын амьдралыг одоо тасралтгүй хийн байлгахад чухал үүрэгтэй одоо чухал өнгө төрхийг бий болгодог гадаргуугийн ус зайлуулах системээс гадна бас бүх төрлийн одоо тогтчлтын те бараа материалын талаар товчхон бид өнөөдөр ярилцахыг зорилоо. За тэгээд урилгыг маань хүлээж авч оролцсон ундрах манай ундрах барилгын инженер мэргэжилтэй тий. За тийм мэргэжилтэн маань оролцлоо. За тэгээд маш их баярлалаа. Өөр та бүхэнд одоо гадаргуугийн ус зайлуулах системийн талаар ялангуяа бүр мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй болол бидэд ундрахыгаа мэшинтжээ та бүхэн шууд холбогдож болно. Мөн подкастынхаа доор та дараагийн дугаараар өөр ямар бараа материалын талаар ч юм уу эсвэл ямар нэг системийн талаар ярилцах одоо тийм сонирхолтой зүйл байвал комент бичээрэй. Бид та бүхэндээ шууд хариулах болно. За тэгвэл дараагийн дугаараар уулзцгаая. Барилгачин подкаст байлаа. Тэсэнд баярлалаа.